орой минь төргий. Нараа бид хоёр маань ярилцлага увс нүрийн эргээс үргэлжлүүлж байна те. За нараа анх одоо яаж сүмд ирсэн тухайга бид нартай хуваалцаж. Би 2015 онд анх Христийн сүмд явж эхэлсэн. Тийм нэг бие өвдөд тэгээд хотод эмчилгээ хийх гэж явж байгаад Христ чинь найзтайгаа нөгөө манай найз нар бүгд эмнэлэгт ажилладаг. Тэгээд нөгөө шинжилгээ өгөх гээд очиход найз маань ингээд нөгөө Христийн сүмд явдаг байштай хараад тэгээд намайг бас ингээд цуглаандаа дагуулж чаад тэгээс миний эрүүл мэндийн төлөө залбираад тэгээд тэр нь ингээд надад их эдгэрлэг авчирсан учраас би бас тухайд бас итгэж биш ингээд сүмд явж эхэлж байсан. За тэгээд тухайд бурхан ямар эдгэрлийг одоо ямар зүйлсүүдийг үзүүлж байв. Гайхамшигуудыг үзүүлж. Би аймагт эмнэлгээр бас яваад эмчилгээ хийх гээд тэг өөрөө ч бас нэг эмнэлгийн мэрэгчлээ болохоос өөрийгөө эмчилчих гээд бас ингээд нэлээ оролдоод тэгээд ерөөсөө ингээд үрдүг гарахгүй байсан болохоор ингээд яг нарийн мэрэгжлийн эмнэлэгт очиж үзүүлээгээд тэгээ хотод ороод тэгээд нэг эмнэлэг төвчтнээ шинжилгээ үрдүүлдэг штэ. Тэгээ шинжилгээ үрдүүлэх гэж явж байгаад найздаа очоод тэгээд нөгөө саяны хэлсэнчлэн тэгээд дандаа христчийн эмчнэр цугулдаг тийм нөхрөллөөсөн. Тэгээ тэнд очиод миний төлөө ингээд миний эрүүл мэндийн төлөө залбирч өгөөд тэгээ би маргааш нь эмнэлэгтээ эвтээд тэгээ яг нөгөө тухайн тасад яг надтай адилхан байна шүү дээ. Дахиад хоёр эмэгтэй эвтчихсэн. Тэгээ бид гурав ингээ хэвтээд эмчлүүлээд тэгээ миний өвчин болохоор яг ингээ зүү авсан юм шиг халгуулсан. Тэгээ маа нөгөө хоёр ингээ сүйд бидрээс ингээ нөгөө нэг найзууд болгоо ингээ холбогдохоор бас ингээ нөгөө би нь бас нэг төдийлөнд ярьдаг үгээд ингээ нөгөө нэг яриад ингээ яах вэ ийхүү гэдэг бас ингээ хоорондоо ингээ зөвшөлдсөж дээ. Тэгээ бас үнэхээр ингээ надаа ингээ эдгэрлэг ингээ авчирчээ. Тэгэхээр ингээ бурхан байд юм байна. Биднийг хайрлаа юм байна гэдгийг бас тэгж мэдэрчээсэн. Амен. Тэгээд Библи мэдээж итгэгч хүмүүсийн хувьд бол бид нэр Библийг уншдаг тийм. Библи бол Бурхны үг гэж бид нэр уншдаг. Тэгээд чиний амьдралд одоо нөлөөлсөн одоо чиний амьдралд дуртай ямар Библийн ишлэл эсвэл ямар түүх байдаг вэ? Эсвэл ямар дүр байдаг вэ? Тий, Библиэр маш олон ингээд түүх дүрүүд байдаг. Тэг бүгдээрээ л ингээд нөгөө нэг Бурхныг одоо Бурхан биднэрт одоо ямар их хайртай вэ гэдгийг л ингээд нөгөө харуулсан түүхэд их байдаг те тэр болгонд ингээд дуртай. Тэгээд яг одоо ингээд миний саанд орж байгаа нь болохоор Заккегийн түүх байгаа. Тэгээд Закке бол ингээд харах байдал нь тийм сайхан биш те бас ингээд бас гим нүглийг үлддэг бусдаас ингээд татвар хураамжаач бусдаас ингээд дарамт учруулдаг юм хүн байсан. Тэгтээ Бурхны хүү болох Есүсийг хараад бас гимт байдлаа ухаарч бас тэг маш ингээд түргэн өөрчлөлтийг өөр дээр авч тэг маш зөв сонголтыг хийж чадсан. Тэг энэ дүрээс ингээд бид нар ингээд бүгдээрээ ингээд нөгөө сайн муу, сайхан муухай ингээд яг бидний өөрсдийн л бодолтой Бурхны хувьд бид нар бүгдээрээ л ингээд хайртай хүүхдүүд нь тэг ингээд бид нар ингээд хоорондоо ингээд өөрөө өөрсдөө бид нар өөрөө өөрсдөө ч голох үе зөндөө байдаг те одоо би ингээд өшөө тийм сайхан байсан бол өшөө тийм одоо өндөр байсан бол өшөө илүү одоо ухаантай байсан бол ч гэдэм үү тэгэхээр одоо тэр бол тийм чухал биш Бурхан биднэрт бүгдэнд нь ингээд хайртай бидэрт бүгдэнд нь ингээд нөгөө аз жаргал өгсөн гэдгийг л бас тэр түүхээс харж болдог болохоор ингээд тэр түүхт дуртай. Амен. Үнэхээр гой төвхтэй захаа төвх бас их сонирхолтой. Бурхныг хүлээж авч байгаа тэр модон дээр авирч гараад өөрийгөө жижигэн гэж голлоо тий. Тэр их сонирхолтой төв. Тэгээ манай хүүхдүүд бас тэр Заккегийн дууг дуулдаг. Жижигэн ч гэсэн одоо Бурхны ивэлийг авч чадж байна гэд тийм дуу байдаг. Тэгээд бас одоо ингээд миний амьдралд Бурхны гайхамшгуудаа маш ихээр явагдаж байсан. Тэгээд мэдээж таны амьдрал ч гэсэн бас явагдаж байсан ингээ хуваалцаж байна. Тэгвэл яг одоо чиний амьдралд бас ингээд нөлөөлж исэн хин нэгэн хүн байдаг уу? Библийн түүхээс гадна, Библийн дүрээс гадна яг бодтой найз нөхөд ч юм уу. Уг нь бол түрүүн хэлсэн л да нөгөө итгэгч найз маань ингээд нөлөөлөд анх одоо ингээд Бурханд ирүүлсэн ингээд гэхдээ бас дахиад өөр хуваалцах тийм дүрүүд өөр түүх байгаа болов гэрчлээ. Ер нь бол ингээд нөгөө одоо тэр нөгөө анх эхлээд нөгөө цуглаганд нөхөрлөлд ирээд ч гэдэм үү те сүмд ирээд тэнд байгаа хүмүүсийн нөгөө зам харилцаан л айгүй хамгийн эхлээд таалагддаг тий. Бусдыг ингээд нөгөө болцол тавихгүйгээр хайрладаг, бусдад ингээд сайн хандахыг хичээдэг. Тэр зан айгүй ингээд нөгөө одоо надад дутагдчихсан зан л байж таардаг байхгүй. Яг тэр бид нар чинь ингээд дандаа л ингээд нөгөө өрсөлдсөн. Тэгэл нэгэнд ингээд тус рүүгсэн бол заавал хариуг нэгтгэж яд юм уу? Заавал ингээд нэг яг тийж нөгөө нэг бусдыгаа ингээд одоо үл танихаас шалтгаалаад ч гэдэм үү тий ах トゥ биш байсан ч гэсэн ингээд хайрладаг, хүндэлдэг. Тэгээ тэр Бурхны хайрыг ингээд нэгэндээ үзүүлэхийг хичээдэг хүмүүс чинь ингээд сүмдэл байгаа. Тэгэхээр тэр харилцаа л ингээд нөгөө хамгийн их таалагддаг. Тэгээд тэр итгэгч эмчнэр найзууд маань ч гэсэн дахиад ингээд нөгөө баптист сүмд явж байхад бас тэнд байгаа итгэгч ахын дүүс дахиад ингээд дараа нь би ингээд адвентист сүм рүү ингээд нөгөө
явдаг болоод тэгээ энд ирсэн бас ингээд сүмийн маань ингээд нөгөө ахлагч нар пастор тэгэл нөгөө сүмийн гишүүд ингээд эдгэртэй ингээд нөгөө харилцаад ингээд бид нар ч бас харилцааны л ингээд одоо хүн чинь харилцааных шүү дээ. Тэгэхээр бидний харилцаа ингээд нөгөө сайхан байх нь ингээд ямар чухал юм гэдгийг бас ингээд өдөр тутам ингээд мэдэрдэг. Тэгээ бас өөрийнхөө харилцаа хандлагыг сайжруулах гэж бас хичээгээд л байгаа тийм. Яг нэг итгэж хүмүүс бие бинийгээ хараад бие бинээр үлгэр дөөрөл болоод явдаг. Тэгээ тэр бол яг үнэхээр үнэн шүү. Би одоо анх бас яг ингээд сүмд иржсэн үе бодоход бас яг өөртөө чи адилхан байсан санагдаж байна. Ингээд дандаа бусдаас илүү харагдахыг хичээдэг. Тэгээ өөрөөсөө дорд хүнийг хизээч хүндэлж харилж чаддгүй те. Өөртөө ашигтай хүмүүстэй харьцдаг. Гих жишээний янз бүрийн үйлдэлүүд бас гаргадаг байсан. Тэгээд өөрийгөө сул доройгоо бас аяг их нуудаг байсан бид нар. Тэгээд яг бурхан дээр ирээд би ингээд намайг баг байхад манай гэр бүл бол амьдрал гайгүй байж байгаа. Дунд ахлах сургуульд ороод ирэх үед манай амьдрал аягүй хүнд болсон. Тэгээд ээж аав маань салаад амьдрал маань хүнд болоод яг л одоо нөгөө нэг миний үеийн бидний үеийн насны хүмүүс ихэнх нь тэр 90-ад оны 2000 оны их үеийн тэр хүнд хэцүү цаг үеийг туулсан байдаг те. Тэгээд нэг бусдаас илүү харагдахыг хичээдэг. Өөрт юу байхгүй юу ч байхгүй ч гэсэндээ тэгээд яг тэр цаг үед явж байхад би бас анх ингээд сүмд орж бүхний үгийг хүлээж авч ирсэн. Тэгээ яг чимтэй адилхан болцолгүйгээр хайрлагдаж үзэжсэн, хүндлэгдэж үзэжсэн. Тийм учраас сүмд ирэхэд надад нэг ингээд амар тайван мэдрэмж. Яг өөрөөрөө байж болох тэр мэдрэмж төрдөг байсан. Тэгээд одоо ч гэсэндээ маш олон сайхан найз нартай сүмд одоо насан туршийн сайхан найз нар байна. Мэдээж сүмд явдаг хүмүүс ч гэсэн хоорондоо сайхан нөхөрлөдөг хүмүүс байгаа. Тэгээд миний амьдралд бас нөлөөсөн хүн бас байдаг. Тэгээд бас л тэр хүн маань хэдий намайг танихгүй тэгээ би тэр хүнийг танихгүй байсан ч гэсэн хаа байсан алс холын орноос Монголд ирээд баярт мэдээ түгээгч болоод тэгээ миний төлөвлөөгөө мдээгүй зүйлийг хараад миний өмнөөс одоо ингэ надад санал тавиад тэгээ бас анх сүмд үйлчлдэг болоод мишнэр болоод явж байсан тийм цаг үед бас байгаа. За тэгээд бас нэг асуулт байна. Тэгээ тэр асуулт маань болохоор хэрв одоо ингэ чиний хувьд одоо бусад хүмүүс нөлөөлжсэн бол чи хин нэгэн хүнд бас нөлөөлөхийг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээ ямар нэгэн зөвлөгөө хүсвэл байгаа бол эсвэл бодож явдаг зүйл байгаа бол за манай энэ үзэгчдэд хандаад хэлэх үг байгаа бол тийм бас ингэдэг нөгөө нэг чамаас ингэдэг нэг үлгэр дуурайл авах дуртай чамаас ингэ суралцах дуртай гэдэг нөгөө хамт ажиллаж исэн хүмүүс тэгээд найзуудаас бас ганц нэг удаа тэгж сонсч исэн. Тэгэхээр бас ингэдэг бас сүмд явснараа би бас тэдэр тас жоохон ч гэсэн бас үлгэр дуурайл үзүүлэх бас чадвартай болж байгаа юм байна гэж ингэдэг бас тэр үгийг сонсоод бодож исэн. Тэгээд ер нь бол ингэдэг хүмүүст ингэдэг нөгөө хэлмээр санагдаад идэг үг юу гэхээр ингэдэг бид нар ингэдэг нөгөө нэг бурхан биднийг одоо хичнээн их хайрлсан юм бэ. Бидэрт дутагдах гачигдах зүйлгүй бүх зүйлийг одоо яаж төгсөр хангасан бэ гэдгээс анзаарахгүйгээр бид нар ингээ айгуух зовж амьдраад байгаа. Тэгээ тэрийг л ингээд нэг анзаардаг болоосоо мэддэг болоосоо одоо ингээл гоё ингээд байгаль байна тий агаар байна ус байна биднэрт ингээд ас жаргалтай амьдрахад юу хэрэгтэй юм бэ гэхээр ингээд хамгийн одоо гол юмсуудыг ингээд бүх хүнд бурхан ингээд өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг анзаарахгүй тэр одоо бурханы өгсөн одоо биднэрт ингээд ас жаргалтай амьдрахад баяр хөөртэй амьдрахад одоо 100 зүйл хэрэгтэй бол тэрний 90-с нэг бүх хүнд байна гэж ингээд ойлгож болохоор л ингээд санагдаж байгаа байхгүй юу? Агаар байхгүй байхдаа бид нар 5 секунд ч ингээд байхад хэцүү те. Тэгээ баг ингээд 1 минут бид нар агааргүй байвал ингээд өөх хэмжээнд тэгтлээ бидэрт бүх хүнд ингээд агаар өгсөн юм гой цэнгэг гарахад бид нар энийг үнэлэхгүй ойлгохгүй мэдрэхгүй тэгээд бас ингээд тэрнээс өшөө ингээд нөгөө олтход хэцүү зүйлүүдийн ханаас хитрхийг өдөлтөж ядарч амьдарч байгаа энийг бас ингээд нөгөө яг мэдээж ингээд нөгөө хүсэл тэмүүлэлтэй зорилготой одоо хөгжиж дэвших тэ ол дамжуулалттай байх ингээд бүх хүн өсдөг. Тэгтээ бид нар ингээд бидний эргэн тойронд ингээд ажиглаад анхаарад ингээд нөгөө нэг ас жаргалыг авах маш олон зүйл байгаа. Тэрийг ингээд мэдрээсэй л гэж хүсэж байна. Яг зөв. Тэгээд итгэгч хүний амьдралаар амьдрах энэ хугацаанд ямар нэгэн хөгжилтэй зүйл тохиолдож байна уу? Инээмсэндээ дурсгалтай зүйл ч юм уу те? Хөгжилтэй зүйл. Хөгжилтэй зүйл хэрч одоо би чамд бодож хооронд өөрийнхөө хэлж байгаа. Нэг би анх ингээд сүмд орж ирээд удаагүй байсан чинь манай сүмийн пастор тэгж хэлдэг байхгүй. За та нар залуу хүмүүс байна. Нэг залуучуудын цуглаанд залуу хүмүүс байна. Тийм учраас та нар одоо ингээд ирээдүйн хань ижлийн төлөө одооноос залбирах хэрэгтэй. Ингээд
Тийм учраас та нар одоо залбираараа гэд ингээд би одоо ингээд бурхан минь надад ийм сайн хайныг өгөөрөө бурхныг хайрладаг те гэр бүлээ хайрладаг тийм хайныг өгөөрөө эсвэл тийм найз өгөөрөө гэд найз охин найз хүү өгөөрөө гэж залбираараа гэлдэгжсэн чинь манай цуглаанд суужсэн нэг охин цэцгээгээд нэг охин. Тэгээ би бэлгээгийн төлөө залбирах юм уу гэв. Тэгээ олон бусдад бүгдээрээ инээлээ. Нэг яг ингээд чи тодорхой залбирч болно гэж тэгжсэн аахгүй тийм дөрд хүрхтэй ийм гэ бүр бурхнаас гуй тэг бурхан ингээд юу хүсэн тэр чи ингээ өгнөө та нар одооноос залбир гэл гэсэн. Тэгээ хаашаа юм би бэлгээгийн төлөө залбирах юм. Нөгөө охин болох бэлгээг л одоо суужсэн юм шиг. Яг яг түүхийг сонсож бас нэг ийм зүйлсээ хандарч байна. Филиппинд нэг мишнерээр суралцсан яж хат нэг Филиппин пастор байсан. Тэр бас нэг ингээд Филиппиний нэг том арлаг хариуцсан пастор. Тэгээд тэр нөгөө өөртөө тохиолдсон түүх ярьжсэн ингээд бурхан ингээд бидний залбирсан болгоныг нөгөө өгдөггүй. Бидний ингээд залбираад ингээд гуйсан болгоныг ингээд ч юм уу те заримдаа ингээд бидний залбиралд ингээд хариулахгүй байхад нь ингээд бурхан байхгүй юм байна ч гэдэг юм уу те бурхан ингээд надаа ингээд миний залбирлыг сонсохгүй байж гэж бодох одоо бодож болохгүй гэдэг. Яагаад гэж байгаа гэсэн чинь анх нөгөө нэг одоо ахлах сургуульд байхдаа англи хэлнийхээ багш нь айгу таалагдаад тэгээд англи хэлний багшийг л одоо миний ихтер болгож өгөөч гэж айгу залбирч ирсэн гинэ. Тэгээ яг нөгөө ихтер нь болоогүй. Гэхдээ би ингээд болоогод одоо баярлж байгаа. Яагаад тэгэхээр хэрэг ингээд одоо тэр хүн миний ихтер болцсон бол одоо тэр хүн ингээд 50 хэдтэй ингээд бас далаа нийлээ настай юм ихтэй байх гэсэн. Тэгээ би нийлээ хөгшин ихтертэй байх гэсэн. Тэгж хэлжсэн. Тэрээс ингээд тухай бид тас. Яг тийм тийм. Заримдаа бурхан бидний залбирлыг яг бидний хүснээр хариулдаггүй. Гэхдээ тэр нь яагаад гэвэл бурханд илүү сайн төлөвлөгөө байсан байдаг гэж гардаг. Яг үнэ. Тий, одоо тэгээд нөгөө нэг одоо байгаа ихтертэй ингээд маш илүү ингээд сэтгэл хангалуун байгаа хэрэг тэр байсан бол яах вэ гэж боддог. За. Тэгээ одоо би танд сүүлийн асуултаа тавья. Тэгээ хэрв та ерөнхий чуулганы захирал байсан бол Монголын адвентист сүмд эсвэл дэлхийн адвентист хүмүүсийн дунд ямар зүйлийг илүү дэмжих байсан бэ? Ямар зүйлийг чи та хийгээсэй гэж боддог вэ? Бодож байгаа вэ? Тэгээд манай ярилцлагыг ахлагч өдөртөгч нар маань сонсоод тэгээд таны саналыг бас хүлээж авна. Тэгээд хэрэгжүүлэх боломжтой. Тийм учраас тий. Ер нь бол ингээд одоо бид ингээд яг дэлхийн төвшөнд юм хийн гэхээс илүү Монголоо л ингээд аягүй бодоод байна. Тэгээд яг Монголдо одоо сая өнгөрсөн 8 сардаас бид нар New Start гэдэг нэг шинэ арга хөтөлбөрөөр сургалтанд сууж байхдаа хийхийг хүссэн тийм зүйл бүтээсээ болоосоо гэж ботсон юм юу вэ гэхээр энэ нөгөө хүмүүс одоо хүмүүсийг нөгөө нэг одоо хоолоор имчилдэг, сэтгэл заслаар имчилдэг, итгэлээр имчилдэг. Тэгээд нөгөө бурхны дотор баяр хөөртэйгээр ингээд зөв амьдрах хэв маягийг ингээд суулгаснаар тэгж имчилдэг юм нөгөө нэг одоо төвдтэй газар байд юм байлээ. Тий, одоо чи солонгос тэгт байд гэж байгаа хгүй хоол тэр нөгөө New Start шинэ гарааныхаа хөтөлбөрөөр ингээд нөгөө хүмүүстэй ингээд эрүүл амьдралын хэв маягийг суулгаад тэгээд ялангуяа онцгойлон тэрэнд нь болохоор нөгөө нэг одоо итгэл одоо бурханд итгэлээр одоо баяр хөөр дунд тэ сэтгэл одоо стрессгүй үргэсэн үг шүү дээ. Тэ бид нар чинь яаж өвдөд байгаа хэрэг стресстэй. Тэгээ буруу хоолсноос ингээд ихэнх нь ингээд ялангуяа манай Монголд тэгж өвдөд байгаа. Тэгэхээр энийг ингэж нөгөө эмчилдэг юм. Эмчилгээний төвөдний хайгуу үр дүнтэйгээд тэгээ бид нарт нөгөө хичээл заажсан багш нэг хадам ээж нь эхлээд өвдсөн гэсэн хорт авдраар. Тэгээд тэр хүн тэдний тэр төв дээр ирж эмчлүүлээд ингээд итгэцэн. Дахиад өөрийнх нь ээж нь одоо хэсэг хугацааны дараа бас ингээд өвдөд. Тэгээ бүрийг эцсийн шатанд нь ингээд баг хэдхэн сарын настаа гээд имлгээс ингээд одоо орчин үеийн анагаах хунаас гэсэн үг шүү дээ гаргасан хүн нь болохоор тэр төв дээрээ бас имчлэгдээд тэгээ бүр ингээд ир хүртлээ 60 настаа өвдсөн хүн чинь ир хүртлээ ингээд 30 жил амьдэрсэн ингээд тий тэгэхээр яг тэр хэрэгцээ ингээд нөгөө манай Монголд л ингээд айгүй их байгаа учраас тийм төвтэй л одоо манай Монгол шиг ингээд бүр ингээд өвчлөл өндөртэй ингээд ийм газруудад тийм төвүүдийг л их чиглэлээр ажиллах гоё юм гэж бодож байна. Сайхан санаа байна. Тэгээд манай ахлагч өдөртөгч нар манай өдөрлөгөд бас чиний санааг улам илүүхээр дэмжиж та манай Монгол маш олон тийм төвүүд нэгдэх болтугай гэж ерөөй. Тэгээд надтай хамт энэ сайхан уус нуурын хөвөн дээрээ ярилцлага хийсэн. Өөрийнхөө гэрчлэлийг хуваалцсан. Нараа чамд баярлаа. Та бурхны ивэл танаа гэр бүл дүүрэн байх болтугай. Тэгээд одоо хоёулаа ярилцлага өндөрлөөд үзэгчтэй баяртай гэж хэлээ те. За баярлаа. Баяртай. Баяртай.